За сайн уу өдрийн мэндэ эрхэм үзэгчдэд тархины хакны ажилчид подкастынхаа дугаараар Эрдэнэ сууд хөшийг урьж авчирсан. Эрдэнэ сууд хөшийг манай Тэнгэрийн сургуулийн оюутнууд сайн мэдэх байх. Бид нар нөгөө нэг өв уламжлал бие биелгээ гэдэг хичээл заажсан. За сайн байна уу сайхан үлжиж гэнэ үү? Сайхан үлжиж гэнэ. Амар минь дэйтэй сайхан үлжиж гэнэ. Сайхан үлжиж. Ойр дуудсангүй та ихтэй. Одоо тэг яг хэдүүлээ бас Монгол төмнийхээ сэрэх талаар хамтдаа үйл хэрэгэ чиглүүлэхээс өөр харах алга л та. Тэглгүй яах вэ? Тий. Соён гэгэрүүлнэ гэдэг чинь хамгийн том хөрөнгө оруулалт шүү дээ. Тий. Танд бас талархаж явдаг маш сайхан нэвтрүүлгүүд хийдэг тийм ээ. Тэгээд би бас бодож л хийдэг. Маш сайхан нэвтрүүлгээс ард түмний соён гэгэрүүлж байгаа талархлаа бас давхар илэрхийлж чинь тийм ээ. Нэвтрүүлгийн зэлэнд. Тэр нэг 70-тай үгний тухай үлгэр ярих гээд 2 жил болчихоо тийм. Текст. Одоо ярихгүй болохгүй нэ. Харин тий. Ер нь ярих цаг нь ч болсон юм шиг байна тий. Аа. Би бас тэгж бодож байна. Бидний сайн мэдэх нөгөө 70-тай үгэн байж гинэ. 70 улаан хөртэй, далин улаан бухтай 70-тай үг. За гэдэг үлгэр маань өөрөө цаана маш гүн гүнзгий утга учиртай болоод хувирчлаа шүү дээ. Тэгээ энэний тухай таны тайсан тайлал бол үнэхээр надад бас их тийм супер санагдсан л да. Тэгээ тэрийг ч сонирхоо заавал одоо ер нь л ярих цаг болсон байна гэж бодож байна. За Монголынхаа ард түмэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би бол яг ер нь бол 70-тай үгний үлгэрийг бол нэлээд эрт тайлсан. Тэгэл бодогдоол явдیں۔ За энэ чинь ийм юм байна, тэр чинь тийм юм байна гэл. За тэгээд танд нэг ярьсан чинь та их зүгээр юм байна гэж ярилцаал баг 2-3 жил болчихлоо шүү дээ. Баг 3 дахь жилдээ нөр нь орж байна тийм ээ. За миний тайлал ёсоор бол энэ 70-тай үгэн бол Монгол юм байна гэж би бол үзэж байгаа юм. За яагаад гэхдээ зэрэг ер нь 70 гэдэг тоонд бол их нарийн учир байгаад байгаа шиг байна л да. За тэгээд энэ Монголын туйлуудад маш их гардаг л да. Одоо 70 давхар хариун тийм ээ 70-тай үгнийг бол юу гэж тайлж байна гэдэг зэрэг одоо даваагүй давхарлан авцалдан ургасан 70 давхар 70 алтай нь яраагаад гэдэг. Тэгэхээр алтай бол одоо давхар 70 улстай л байх нь ямар ч юм. За тийм ээ. За дараа нь болохтойгоо зэрэг даваа 70 давхар дил улаан элсэн дүнхий гэдэг. Тэгэхээр бас элс бол бас 70 давхар байх гэдэг тийм ээ. 70 давхар дил улаан элсэн дүнхий гэдэг. Тэгээд даваа бүгдээс нь 70 ихтэй хүйтэн хар булаг ориглон гориглон урсаад гэж. За тэгэхээр энэ бас ус гэдэг бол цаана бас 70 ихтэй байх гэдэг тийм ээ. За тэгээд дээрэс нь 70 ихтэй даргар гөрөөс нь давхилтаад гэдэг. Тэгэхээр энэ гөрөөсний буюу амьтны их чинь бас л 70 ихтэй байх гэдэг тийм ээ. За тэгэнгүүт 70 өнгийн гөрөөс араат нь дагалдан эдээшлээд гэдэг. Тэгэхээр бас дахиад 70 өнгийн одоо ан амтан араатан жигүүртэн байна гэж үзэж байна тийм ээ. За тэгээд 70 давхар сохор хар будан таг чиг татуулаад гэдэг. Тэгэхээр бас л нэг энэ манан будан гэдэг бол бас 70 ихтэй байх гэдэг байна. За дараа нь бол 70 ихтэй 70 хилийн шуудан жиргэлдээд гэдэг тийм ээ. За гэдэг 70 хилээр жиргээд байна мэргээд байна дуулаад байна гэдэг дунд хүртэл. Тэр итгэл нөгөө Монголын их сурвалж дээр гардаг штэ. Чи эзэн хаанд ямар бэлгтэй ирэв гэсэн чинь нөгөө харийн хүндэгдэг штэ. Би уучлаарай одоо мэдсэнгүйгээ те. Тэгсэн чинь чамд шууд юм хэлсэнгүй юу гэд. Тэгэхээр монголчууд бас тэр 70 хилийн шуудын хэлийг мэддэг байсан байгаа байхгүй. Тэр өөрсчгөө тэр хүнийг санаж штэ тийм ээ. За тэгээд ингээд энэ одоо өнцгөөс харахад бол энэ 70-ын тоонд бол маш их учир байна. Тэгээд 77 итүүгэн их тэнгэр гэж хэлдэг. Одоо монголчууд газраа бол 70 давхар өдр гэж хэлдэг тийм ээ. Одоо Улаанбаатар төрөл сайхан байсан шүү дээ 70 давхар гэд. За тэднэртэй холбоотойгоор энэ их дэлхий буюу энэ Монголын газар нутгийг бол монголчууд эрт цагаасаа бол 70-тай үгэн буюу одоо 77 итүүгэн их тэнгэрээр төлөөлүүлж явжээ. За тэгээд 70-ын тоонд бол маш нарийн учир байдаг л да. Одоо жишээлбэл би нөгөө бие биелгээ заахад хэлдэг байсан шүү дээ. 70 мөрний энэ хөдөлгөөн бол жаргалыг татаж зовлонг түлхээд далаа олуулан гэж байгаа юм. Далаа олуулан дааж давшгүй ямар ч үйлийг давж гарна гэсэн утгыг илэрхийлж байдаг.
Ийм утга учиртай. Тэгэхээр энэ даал гэдэг бол бас нэлээд нарийн утга учиртай тоо байх гэдэг юм шүү. Тийм одоо хүч чадлыг бэлэгдэж гин гэж үзээд байгаа юм. Даалч тэгвэл хязгааргүй ер нь маш олон их гэдгийн утгыг бол даал гэдэг томд хураангуулдаг юм байна л да. Тийм даал гэдэг тоо бол өөрөө ер нь учиртай. Монголчууд ер нь даал хүрэхээр бол жинхэнэ өвгөн нас эхэллээ гэж үздэг шин. Далаас доош насыг бол балчир нас, залуу нас гэж үздэг. Яагаад гэхдээ зэрэг нөгөө 7 тамир хураагдах нас бол 70 нас гэж үздэг. Одоо орчин үед чинь 30-40 хөрөнгөт нь гөгшрлөө гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл 70 нас хүрчээж жинхэнэ өвгөн нас эхэллээ. Хөтөл нас эхэллээ гэж үздэг. Тийм учраас 70-аас доош нас бол залуу нас юм шүү. За тэгвэл 70-тай өвгөн маань 70 улаан хөртэй. Далуу ухаа бухтай. Тий. 70 давхар хариунтай. Тий. За тэгэхээр энэ далууд юу болоод төвөрч вэ? За 70-тай өвгөн бол одоо Монгол юм байна тийм үү? За тий. За тэгэхээр 70-тай өвгөн бол Монгол. 70 давхар хариун нь болохоор Монголын газар шороо болчихж байгаа. За ялцчгүй одоо түрүү энд гарсан шүү дээ тийм ээ. 70 давхар алтай няраага 70 давхар дил улаан илсэн дүнхий гэдэг ингээд энэ чинь ялцчгүй одоо бидний газар нутгийг бол хэлээд байгаа байхгүй. За тийм байна. Тэгээ 70 давхар гэдэг 70 давхар дайр бор нутаг минь гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яалт 70 давхарт нутаглуулна гэдэг чинь их дэлхийдээ шингэж байгаа юм шиг. Их дэлхийдээ хөрсөнд нь оршиж байгаа гэсэн үг. За. Тэр утгыг хэлж байгаа. Тэгээд монголчууд ярьдаг 77 дүүгэн их дэлхий гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр даалын тоонд бол бас нэлээд учир байдаг. Тэгэхээр энэ бол асар том хүч буюу бидний одоо Монгол улсыг л хэлээд байгаа юм байна гэж би бол ойлгож байгаа. Яг 70 давхар хариун гэхдээ нэг өөх мөхөл бодоод байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ 70 давхар гэдэг бол бидний газар шороо хөрс. Тэгээ дээр нь амьдарч байгаа энэ ан амтан аратан жигүүртэн тэр битгилийн улсанд одоо манан бодон хүртэл орчих шүү дээ. Тэгж байна. За 70 улаан өхөр маань тэгвэл. За 70 улаан өхөр гэдэг бол энэ Монголын ард түмнийг хэлж байгаа. Нэг өхөр монголчууд байна. За нахиад монголчуудыг одоо өхөр монголчууд гэдэг байсан тий. Угтаан бол өхөр монголчуудыг гэдэг чинь бол бас л утга бэлэгдэлтэй үг байхгүй юу? Өхөр бол өөрөө маш их ухаантай амтан, сүү сайл аривантай мах шүлэн нь бол одоо сайхан шүү дээ тийм ээ. За түүнээс гадна хамгийн чухал юм гэхдээ зэрэг галыг сөрж чаддаг ганцхан амьтан байдаг. Тэр бол өхөр. Одоо янз бүрийн галын аюул гарлаа гэхэд ганцхан одоо галыг сөрөөд зөв газар руу явж чаддаг амьтан бол ганцхан өхөр. Бусд нь бол галд уруудаж дагж ягаад бол түлэгдээд өгдөг. Ийм амьтан. Тийм учраас монголчуудын одоо хадны зургууд дээр ч маш их гардаг шүү дээ. Дандаа өхөр унсан, өхрийн зураг бол маш их байдаг. Тийм. Тэр ихтгэл та санаж байгаа өстой Пикассогийн зураг хүртэл одоо манай хадны зураг дээр байж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Пикассо анхдагч юу Монголын зураг хадны зураг анхдагч юу гэж хэлдэг шүү дээ. Тийм бод. Тийм. Тэгээ Ертөнц Туруутан гэдэг үгч байдаг шүү дээ. Баатрууд хувьд болгон дээр юур хийцэн. Тийм. Тэр чи одоо бас Монголын түүхтэй холбогдоод байгаа шүү. Тийм. Тэгэхээр яг зөв наадах чинь олохтан зэрэг одоо тэр далиу ухаан бух гэдэг чинь бол Монголын төр байхгүй. Ер нь бухыг бол маш их том асар их хүч чадлын бэлэгдэл гэж үздэг л дээ. За түүнээс гадна далиу ивэр гэдэг бол асар том нөгөө нэг тийм аврах том ивэр эхэлж байгаа юм л да. За тэгээд хүннүгийн үед бол 2 эвэртэнгээс эхлээд бүр 8 эвэртэн 12 эвэртэн гэдэг бол цол одоо өргөмжлүүд бол байдаг байсан. Тэгэхээр ерөөс тэр бол дандаа Монголын ноёдоос дээш одоо төшмөдөд бол ингэж олгодог байсан. Одоо нэг цэргийн цал 5 хурш гэх юм байна. Эврийн тав байхгүй юу. Тэгэхээр нэг монголчууд одоогийн бидний хэлэнд ч байдаг чинь нэг эвэртэн товрайтан гэж байж идэх тий. Яг тэрнтэй адилхан одоо бухыг бол дандаа монголчууд бол Монголын төр гэж бэлэгдэж үзэж байсан. Одоо та Америкчууд бол бухыг санхүүгийн бэлэгдэл болгодог тийм. Гэтэл тэр чинь бас л нэг юм хэлээд байгаа байхгүй тий. Гэтэл монголчууд бол Монголын төрийг бол тэр эврээр төлөөлж үздэг гэсэн. За эврийг бол бас нэг чухал юм нь бол дээд тэнгэрээс бол мэдээллийг татаж авах. Тэр одоо нэг хэсний антин гэж үздэг гэсэн. За хоёрдугаарт бол
далуу ухаа гэж байгаа байхгүй улаан биш. Тэр ухаа гэдэг чинь ухааныг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ монголчуудын ухааны цогц нэгдэл нь бол ерөөсөн энэ төр юм байна. Ухаа гэж байж болох юм. Нөгөө акок өнгө чинь бол ер нь ухаад өнгө шүү дээ. Тий. Одоо та Монголын нус төвчөн дээр хүртэл гардаг шүү дээ. Хоо марл гэдгийг чинь хообо буюу ухаа гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө монгол эмэгтэйг туурга нэг туяатай тийм улаан хацартай эмэгтэйгээр төлөөлүүлдэг шүү дээ. За тэгдэг. Тий, тэгэхээр тэр эмэгтэйг бол тэр гоо сайхныг бол тэгж илэрхийлдэг. Хообо буюу ухаа. Нэг талаасаа тийм өнгийг илэрхийлж байгаа боловч нөгөө талаасаа тэр хообо гэдэг чинь болохтой. Ухаа өнгө чинь бол ухаан гэсэн үг байхгүй. Одоо монгол бичгээр бол ухаа гэж бичээд ухаан гэж бол уншдаг. За тэгээд ухаа гэдэг чинь бол нэг хэсэндээ одоо ухааны одоо цогц гэсэн утгыг л илэрхийлж байгаа гэж ойлгоод байна. Тэгээд яг одоо үлгэр дээр болох тон зэрэг бэлэгдэл талаас нь ингэж монгол төрийг бол төлөөлүүлсэн байгаа байхгүй. Хаттын зургууд ч одоо манай дээр хаттын зургууд ч их тийм улаандаа ухаад уу дээлүүдтэй байгаа шүү дээ. Бартаг малгайцлага тийм үү? Тий, ер нь монголчууд бол улаан өнгө ихтэй эдэлдэг нөгөө гал улаан өнгө тийм ээ. За дээрээс нь бол улаан өнгө гэдэг бол өөрөө үржин бэлэгдэх олширч тийм ээ. Одоо ингээд тийм нэг сайхан дэлгэрч дүүрхийн бэлэгдлийг бол улаан өнгөөр илэрхийлдэг. Одоо араараа дүүрэн айд түмэн адуутай, өөрөөрөө дүүрэн үе түмэн адуутай гэдэг чинь дандаа бас тэр нөгөө давхар өнгөнүүдийн бэлэгдлийг бас цаанаа давхар хэлээд явсан байдаг л да. За тэгсэн 75 үг нөгөө 70 өнгөрөө улаан өнгөрөө хариулаад далуу улаан бухаа туугаад одоо явж исэн чинь мангастай таардаг тийм үү? За тэгдэг. За тэгээ нөгөө 15 талгаатай атгаалж хар мангас чи болчоо. Яг ямар үед чинь тэр чинь услаад явсан бэ? Яасан бэлээ? За 75 үгэн чинь яадаг штэ нөгөө далуу ухаа бух 70 улаан өхрийн услаад ингэ зогсож исэн чинь 17-аатай атгаалж хар мангас ирдэг штэ тийм ээ. Далуу улаан ухаа бухантай хайртай юу 70 одоо хүртэй хайртай юу улаан хүртэй юу 70 давхар хариунтай хайртай юу 70 давхар хариунтай хайртай гэд. За нөгөөх маань хэлдэг штэ. За 70 улаан хүртэй ч хайртай, далуу ухаа бухандаач хайртай, 70 давхар хариунтай ч хайртай. За тэгтээ яг уу одоо хариунгийн минь нийдүүлээд тэгдэг штэ. За тэгдэг. Тэгэхээр одооны бидний яг л нөгөө нэг газар одоо ухаж эхэлж байгааг юм л хэлээд байна гэж ойлгож байгаа. Одоо энэ үлгэр би хизээ зохиогдсныг мэдэхгүй. Гэхдээ бидний дээдс одоо яг бидний энэ үйл явдлыг бол ерөөс яг л харцсан байгаа байхгүй. Аргаа ороод газар нутаг авах гэсэн юм тийм үү? Аргаа барах юм бол одоо жоохон газар нутаг баг зэрэг ухтаал гэсэн шиг байгаа тий. За зөвшөөрч штэ нэг асандаа. Гэхдээ миний одоо 70 давхар хариунгийн маань бол тантийн өвгний тонгоргоос өөр юм дийлэхгүй дийл гэж. За тэгж байна. Тонгоргыг за тантийн өвгний тонгоргыг авах гээд очисон чинь хэлдэг штэ. Тантийн өвгний тонгорго бол бинтийн өвгний билүүл дийлнэ гэдэг. За бинтийн өвгний билүүг болохтойгоо зэрэг хантийн өвгний хасаг тэргэл хөдөлгөнө гэдэг. Хантийн өвгний хасаг тэргийг болохоо зэрэг тантийн өвгний том цагаан азраг хөдөлгөнө гэдэг. Тэгээ тантийн өвгний том цагаан азрагыг болохтойгоо зэрэг унтийн өвгний уургаар уургалахаас нааш бүтэхгүй гэдэг. За энэ дэр бас нэг хамгийн чухал юм хэлэхдээ зэрэг нөгөө 70-тай өвгөн чинь 70 улаан өхрөө услаад зогсож яхад нь мангас ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ услаад гэдэг үгэн дээр бол маш их утга гарч байгаа. За яагаад гэхдээ зэрэг энэ ус суух яс гэж байдаг. Усын уул ясын даг гэж та мэднэ үстэй тийм ээ. За тэгвэл зэрэг энэ ус гэдэг бол ус уухаар хүний цуснаас шингэдэг. Цус бол ясна шингэдэг. Яс бол ёс болж идэг, ясаа болж идэг. Ясаа бол цааз болж идэг. Тэгэхээр энэ бол юу хэлж яах вэ гэхээр зэрэг монголчуудын ус суух яс гэдэг бол ерөөсөө энэ ахуй амьдралыг хэлж байгаа. Тэгэхээр ингээ монголчуудыг сайхан 50 амьдарч исэн байх нь шүү дээ тийм ээ. За тэгтэл одоо нөгөө мангас ирнэ. За их л усныхаа тухай бас жоохон ярьж тийм ээ. За ус бол өөрөө асар их мэдээллийг ингэж цоглуулж идэг. Ерөөсөө ус анх биднийг энэ байхгүй цаг үеэс эхлээл ерөөсөө бүх энэ дэлхийд ирэх бүх мэдээллийг цоглуулж идэг. За тэр нь ямар утга учиртай вэ гэхтэйгэн зэрэг тэр усны мэдээллийг бид хязгаарч бүрэн авч чаддаггүй. За дээрэс нь бол
Энэ хойд мөсөн далаа бол энэ дэлхийн усны тэнцвэрийг хангаж идэг. За түүнээс гадна энэ монголчууд бол ерөөсөн энэ дэлхийн хамгийн цэвэр усыг хувь заяатай төрсэн ард түмэн. Та яагаад гэж асуух байж? Яагаад гэхдээ зэрэг асар их эрдэс баялагтай. Тэр эрдэс баялагын одоо шимэн болохтойгон тэр усыг шүүдэг. За яа шүүдгөө гэхтэн зэрэг Монголын ус бол дандаа гадагшаа ихэнх нь урсгалтай. За энэ урсгалтай уснууд бол гадагшаа ингэж явж хагаад за хөрсөн доогуураа далаа доогуураа шүүгдээд далаа доогуураа шүүгдэж буцаж Монголын яг энэ газар нутагт дээрээс иж доороос нь ингэж Монголын эрдэс баялагаар шүүгдээд дахиж ингэж ориглож гарч ирдэг. Тийм учраас тэр эрдэс баялагийг ухаж болохгүй гэдэг чинь эндээс гарч ирж байгаа. За түүнээс гадна энэ цэвэр ус уудаг ард түмэн бол хизээч янз бүрийн хатуу хэцүү өвчин тусдаг. Одоо хатуу хэцүү өвчнөөр та ойлгож байгаа бох тий. Одоо Монголын нэмлэг бол нөгөө нэг айхтар хатуу өвчин дийлхэн болцсон гэсэн. Гэтэл бид нэр цэвэр усаа л ууж яхад хизээч тийм өвчин тусахгүй ард түмэн байхгүй. Гэтэл бид нэр бохор ус уугаад байна гэсэн үг. За тэгээд түүнээс гадна нэг чухал юм бол судар дээр бол ингэж бичсэн байдаг л да. Хүний их тэнгэрт толмоо, усны их цасанд толмоо гэсэн байдаг. Тэгэхээр бидний одоо монголчуудын их бол ерөөсөө тэнгэрээс гаралтай гэдэг нь энэгээр батлагдчихж байгаа. Хоёрдугаар тэгтэйгэн зэрэг ус бол яахтайгаан зэрэг цасанд очоод одоо тулж штэ тийм ээ. Тэгэхээр цас яадгүй гэхтэйгэн зэрэг нөгөө мэдээллийг бүрэн ингэж боловсруулж байдаг. Тэгээд ингээд цэвэр ус ууж чадахгүйгээсэн болоод бид нар бүр насалж чаддаггүй. Бүх нас одоо 100 наслах байлаа гэхэд одоо бид нар бохор ус уугаал авах юм бол магадгүй хийж наслах одоо тэр нөгөө хатуу хэцүү өвчнөд тусаад тэр магадaltaй байхгүй. Тийм учраас хамгийн чухал нь юу вэ гэхтэн зэрэг нөгөө 70 давхар тэр газар шороогоор ингэж шүүхтсэн юм бол цэвэр ус байж байгаа. Тэр ус. За түүнээс гадна хамгийн чухал юу вэ гэхтэйгэн зэрэг нөгөө хүн хэрэлдэхэд мод уйлна, мод уйлахад шороо уйлна, шороо уйлахад ус уйлна, ус уйлахад тэнгэр уйлна гэж байгаа. Тий. Тэгэхээр энэ юу хэлж байна гэхтэн зэрэг одоо хүмүүс бид нар ингээл газар нутгаа булаацалдаад аль эсвэл та Орос болол би хаттыг өмөрөөл аль эсвэл тэр нэг хүн Америкийг өмөрөөл ингээл байх юм бол бид нар монголчуудыг хэрүүл эхэлж байна гэсэн. За тийм. За тэр хэрүүл яаж яах гэхтэн зэрэг энэ мод дагаад биднийг уйлж гин гэсэн үг. За тэр мод уйлахад яах вэ гэхтэн зэрэг энэ газар шороочин уйлнаа гэсэн үг. Газар шороо уйлахаар яах вэ гэхтэн зэрэг ус уйлаад эхэлдэг. Одоо бид нар хэлж шít асар их үер болол тий. Чи уйлж байгаа байхгүй юу? Энд чи их дэлхий чи уйлж байна. Энэ тэнгэр чин уйлж гин гэсэн үг. За тэгээд ус уйлахад тэнгэр хайлна гэж байгаа шít. Тэгэд ер нь та сонсч ирсэн үгүй юу? Одоо энэ хамгийн сүлд дэлхий дээр усан галав юулэл бүгд усан давтаал хамгийн сүлд нэг Монголд шавааж үлдээл тэгэл автал одоо усан тавтна гэсэн ийм одоо бүр домог яриач хүртэл байдаг. Бид нар намайг байхад хүүхэд байхад аав ээж ярьдаг гэсэн шүү дээ. Хамгийн сүлд Монгол үлдэх юм гэлээ. Тэгэл ийм л байхгүй. Одоо яагаад ингэж асар их үер болоод сая Испанд болсон би үерийг харсан л да. Үнэхээр одоо ингэж зүрх зүсмэр хайлна. Гэтэл тэр яаж нэгтэн зэрэг тэр тэнгэр нь уйлж хайлж байгаа байхгүй. Одоо тэр Испанчууд ямар буруу хэрэг хийсэн би бас одоо яг бас сайн мэдэхгүй байна. Нэг муу үйл хийсэн л байх гэдэг. Тий. За тэгвэл ус уугаад явж исэн гэдэг нь зүгээр тийм аз жаргалтай сайхан энгийн сайхан амьдарч байсан тийм үү? Тийм. Нэг мангас гараад ирсэн. Тийм мангас гараад ирсэн. Мангас чинь тэгвэл 15 толгойтой хатгалж мангас чинь тэгвэл одоо юу юм бэ гэж. За 15 толгойтой хатгалж хар мангас бол юу штэ? Хүний зан чанар штэ. За ямар зан чанар вэ гэхтэйгэн зэрэг тэр бол нөгөө хүний ата, харам, омог, уур, шунал тийм ээ. За тэгээд нөгөө мулгуу, тэнэг, муухаг. За эднэр чинь шүү дээ. Нөгөө унтаа. Чи одоо аав ээж загнадаг шүү дээ. Яасан унтаа ингэдэг чинь. Тэр чинь нөгөө зөвхөн унтчихсан хүнийг хэлж байгаа биш байхгүй юу? Нөгөө нүдтэй байж сохор юм шиг яасан өрөвдөлттэй юм бэ гэдэг чинь энэ байхгүй. Харсаар байтлаа тийм ээ. Сохор юм шиг чи ямар сони ингэж ярьдаг чинь энэ унтаа байдлыг хэлж байгаа байхгүй.
Монголчууд одоо ингээл хутаандаа манарцсан ирнээсээ баярлал явж штт. Эн чинь бидний бас унтаа байдлыг л хэлээд байгаа юм л да давхар. Тийм бааз. Тийм. За тэгээд энэ мангас бол одоо бидний туйл дээр одоо гардаг штэ. Мангасыг магадлан шинжиж үзвээс тийм ээ. Дээгүүрээ 100 лууны хүчтэй, дундуураа 100 шулмын чадaltaй, доогуураа 100 чөтгөрийн биетэй гэж. Оо за. Тий. Нэлээд хүчтэй амт болох гэж. Нэлээд хүчтэй байхгүй. Тэгээ хүний тэр хүсэл шунал ата харам омог нэмэгдээл хүчтэй болол агцсан. Улам биежэл ингээл хүчтэй болох нь ш. За тэгээ түүнээс гадна тэр мангасын бас нэг за энийг хамгийн сүүлд нь ярьсан дээр бах. Нөгөө яаж дардаг арга гэж байгаа тий. За тэрийг хамгийн сүүлд нь ярья. Тэгэл арай сонирхолтой. Мангасаа дарчиж. За тэгээ мангас гэдэг бол ийм л юм байгаа. Тэгэхээр тэр монголчууд бол энэ мангас гэдгээр бол ерөөсөө зөв зүгээр сайхан 50 амьдарч исэн хүмүүс л гинтхэн л тэр атаа хүсэл шуналдаа хөтлөгдөөл одоо тэрнээс улан баяраас ч би илүү гарчих юмсан тэрнээс ч илүү гарчих юмсан гэл ингээл газар нутгаа ухаал тий. Тэгэл 5 төгрөгөөр бид нар юу авах юм бэ? Нэг машин аав, нэг үнэтэй хитэн хувцас аав, тэгээд нэг байр аав. Тэг хүний хүсэл тэгээд дууссан шүү дээ. Тэг өшөө яах гээд байгаа юм бэ? Тий. Ийм муухай хүсэл шунал нь бүр бадраад байна шүү дээ. Тэгээд тэрийг одоо мангасаар л зөрлөлсөн байхгүй. Соён гэгэрлийн төлөх явж байгаа тэмцэл чинь бол нөгөө хүн болгонд өөрлөсөн байгаа мангастай хийж байгаа тэмцэл юм шүү. Тийм шүү дээ. За яг үнэ та яста бас гоё хэллээ тий. Яг энэ байхгүй. Ерөөсөө л мангас байхгүй юу? Би одоо ингээл миний шунал ихсэл ах юм бол ерөөсөө мангас л болоод байна гэж боддог хэрэгтэй. Шунал ихтэй шолон болно гэж байж л та тий. 100 шулмын хүч. 100 шулмыг. Шулмаа 100 дахин үржүүлэх юм байл. Тий. Тийм л байгаа. Тэгээ монголчууд ингээ хилцсэн тийм ээ. За тэгээд одоо ингээд нөгөө тонгорох тэр хамгийн энэ үлгэрийн хамгийн чухал утга учир юу гэхтэн зэрэг энэ монголчуудын эв санаа бэлэгдлийг бас давхар ингээд илэрхийлсэн байгаа. Тэр 5 өвгөн бол ингээд дандаа ингээд тантийн өвгөний тонгорыг авах гээд очисон чинь бинтийн өвгөний бэлүүгээр билүүдгээс наашгүй гэж байгаа. Бинтийн өвгөний билүүдгээс наашгүй гэхэр чинь хантийн өвгөний хасаг тэрэг л хөдлөж байгаа. Хантийн өвгөний хасаг тэрэг гэдэг чинь нөгөө тантийн өвгөний том цагаан азраг хөдлөн. Том цагаан азраг болохтойгоо зэрэг унтийн өвгөний ур гадаадлаа эргээс авчрахтаа яаж авчрах вэ гэхтэн зэрэг нөгөө гадаа далаадаа очиод хүзүүнээсээ хонь чиний том чулуу зүгээд тэнд одоо живэд төгчж штт. Тэгэхээр 13 дугаар зууны үед та хүсэх хүн юм чинь нэг айхтраг байгаа штт. Одоо шунал хүсэл гэдэг бол хөлгөө далаад живэх лугаа адил юм гэж байгаа штт. Тэг бүр тэгээ 13 дугаар зууны үед тэгээ хэлсэн штт. За одоо өнгө үзмжинд хитрхи шунах нь бол хурц хутгаар одоо ясыг ингэж хосглоогоо адил гэдэг. Тэгтэл одооны орчин үеийн хүүхнүүд бол одоо гоо сайхан болох гол ясаа хосуулж штт. За тийм ба. За тэр үлэлцтэй аашигтэй тийм. Ерөөсөө л бидний өвөг дээдс бол биднэрт бүгдийг ингэж захиад хилээд үлдээсэн. Тэрнтэй адилхан яг одоо тэр шунал хүсэл бол ерөөсөө хөлгөө далаад живэх лугаа адил гэж штт. Тэгэхээр тэр мангас бол ялцчгүй ингээл хөлгөө далаад живэл өгч байгаа. Тэгэхээр бидний хүсэл шунал бол одоо ихтгэх юм бол уучлаарай та нар бол одоо ихтэлхий өөрийгөө цэвэрлэж одоо нөгөө төрөний миний хэлсэн үг гарч шít хамгийн сүүлд нь ус уйлна тэнгэр хайлна тэг гэж байна. Тийм бооз усны үеэр маш их болж шít одоо миний харж байгаагаар бол энэ сүүл одоо энэ эх 3 жил асар их үеэр болно. Яагаад гэвэл зэрэг ус өөрөө уйлаад эхэлсэн байхгүй. Бидний одоо энэ мангасаас болоод тийм болохтаа зэрэг одоо яалтчгүй л уур усны аюул гэдэг бол одоо аюултай болчиход байна да. Сонирхолтой л үнцг юм. За тэгвэл нөгөө 5 өвгөн чинь бараг хаашаа ч юм битээ нөгөө 5 тэнгэр гэдэг шиг юм болох гэдэг танад тийм. За 5 тэнгэр гэдэг бол яг нь ер нь бол за хүн дээр аваад үзэх юм бол энэ 5 маань бол ерөөхдөө нөгөө бидний орой дээр оршдог орны тэнгэр одоо баруун дээр оршдог онгон тэнгэр тийм ээ. За тэгээд баруун суганд оршдог эцгийн тэнгэр, зүүн суганд оршдог эхийн тэнгэр одоо өрөө буюу өрц амь сахигч тэнгэр энэ 5 ч л ерөөсөө байхгүй хүн дээр бол. За. Тэгэл энэ 5-ыг ухаад эхлэх юм бол одоо таны энэ гар чинь эхлээд тасна, дараа нь энэ хөлийг чинь тасна гэл энэ л болно шүү дээ. Тэгэл дараагаар энэ тэндээс ч ухаад эхлэх. Ерөөсөө бидний биеийг л ухаж ийн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо хамгийн чухал юм руугаа орё гэж би бодож байна. Одоо яг миний тайлсан одоо тайлал юу юм бэ гэд.
За тэгээд тэр усан дээр бол ер нь бидний өвгдөц бол маш их юмнууд хилцэн байгаа шүү. Уул дагсан ус дагсан мод, удам дамжсан бэлчээр гуравт одоо зоргоор халдагдсдгийг тийм ээ. Ургийн урагт одоо хүйс тэмтэрсгөө гэж бүр хийцэн Чингис хааны минь хэлсэн үг хүртэл байж идэг шүү дээ. Тэгээд тэрийг бол одоо би нилээн дээр тавьж ясаа. Одоо бол бүр ингээд монголчуудын фэйсбүүкээр амны уншлага болцсон л үү тийм. Би бас энэ талархалтай л байдیں۔ Гэхдээ нэг хүн ч гэсэн мэдчихлээ. За миний тайлсан хамгийн чухал юм юу гэхтэйг зэрэг одоо энэ нөгөө бинти танти өвгөн гэж ямар утгатай юм тийм. Танти өвгний тонгорго юу юм бэ гэдэг одоо таны асуусан асуултанд би одоо хариулъя гэж бодож байна. За тэгэхээр танти өвгөнийг бол тонгорго хоёр бол ерөөсөн бэлэгдлийн хууль буюу одоо бидний бэлэгдлийн эзэн юм. Монголчуудын бэлэгдэл гэдэг бол монгол хүн амны бэлгээс аштын бэлгээс амны бэлэг гэж хэлдэг. Тэгээ аштын бэлгийн хэрвээ бид нэр одоо ярих юм бол бэлэгдлийн ярих хэрэгтэй. Тийм учраас одоо магадгүй энэ үлгэр хэдэн мянган жилийн өмнө бичсэн энэ үлгэр бол бид нарыг одоо анхаараарай сэрэмжлээрэй гэсэн утгыг бол илэрхийлээд энэ бэлэгдэл гэдгийг гаргаад өгсөн. Та тонгорыг бол мэдж байгаа. Тонгорог эртээ байх тусмаа айл гэрт хүртэл хил ам хүрдгүү хэрүүл тэмцэл явагддаггүй гэдэг тийм ээ. За тиймэрхүү ярьдаг. Тий. Тэр бол үнэн баталгаатай шүү дээ. Ядаж одоо та хоолоо хийгээд утга чинь хурц байх юм бол сайхан утгаараа хоолоо хийгээд чинь хутга мохоо байх юм бол та хоолоо хийж чадахгүй шүү дээ. Өглөөл энийг ирэл хиймсэн, тэг хиймсэн гэл те. Тэр итгэл эр хүний тонгорог эргүү бол эр хүн одоо мохоо болдог ч гэдэг тийм өршлөө байж идэг шүү дээ. За энэ зүгээр бидний энгийн ер нь бол тийм байдаг. За тэгэнгүүт одоо энэ тонгорог нь тангараг боллооч тангараг нь тонгорог боллооч гэдэг ярьдаг. Тиймэрхүү гэдэг. За тэрнтэй холбоотой. Гэхдээ энэ бол арай өөр утгаар би хэлж байгаа. За танти өвгөн бол яг бэлэгдэл буюу бэлэгдлийн одоо бидний одоо орчин үеийн хэлээр бол бэлэгдлийн хууль юм а гэж үзэж байгаа. Бэлэгдэл та. Бэлэгдлийг бид нэр юугаар эрлэх вэ? Эрлэн штэ. Бэлэгдлийг одоо эрлэн штэ тийм ээ. Бэлэгдлийг бид нэр юугаар эрлэх вэ гэхтэйгэн зэрэг бинти өвгөн буюу үнэн. Энэ бол үнний эзэн. Бинти өвгөн бол үнний эзэн. За бинти өвгөний бэлүү нь юу вэ гэхтэйгэн зэрэг нөгөө арга бэлэг буюу арга бэлгийн одоо хууль. Тэр арга бэлгийн хууль гэдэг чинь үнэн гэсэн үг байхгүй юу? Үнэн. Үнний амьдралаараа туулах юм л да. Сайн муутай нь өөрөө туулаад тэрлэгдээд. За тэгэхээр энэ арга бэлэг буюу үннээрээ бид нэр эрлэгдэжээч энэ бидний одоо энэ бэлэгдэл эртээ уртаа байж идэг. Хэрвээ бид нэр худлаар эрлэгдэх юм бол нөгөө хизээ нэгэн цагт мохоогдоод хүчгүй болоод тэгээд одоо дарагдана гэсэн үг шүү дээ тийм ээ. За дараагаар нь тэр нөгөө хантийн өвгөний хасагт тэрэг болол ерөөсөн бидний оюун бэлэг буюу оюун ухаан юм. Оюун ухаан гэдэг чинь шал өөр юм шүү дээ тийм ээ. За тэр оюун ухааныг тэр хасагт тэрэг нь юу гэхтэйгэн зэрэг нөгөө химийн хууль. Хасагт тэрэг чинь ингэж хасагт тэрэгний нөгөө хөдөлгөөн чинь их учиртай шүү дээ. Та мэдэн шүү дээ нөгөө юм 8 талтай юм дугуй байдаг шүү дээ. За тэрний хөдөлгөөнөөр хасагт тэрэг явж идэг. Тэр нь юу гэхтэйгэн зэрэг одоо хим аливаа юмд хим байдаг. Өдөр шөнө химтэй, таны амьдрал химтэй, миний амьдрал химтэй, таны яс цус өртөл химтэй байдаг шүү дээ. Хизээч химээсээ хүн эзэж илүү гардаггүй. Тийм учраас тэр химээрээ явж иж тэр оюун бэлэг нь бол тэр арга бэлгийг буюу үннийг одоо нэгэсэндээ хөдлөгдөх гэсэн үг. Үннийг хөдлөх хүч нь бол хим юм аа. За нар шүн манддаггүй. Мандахгүй. Шөнийн 3 цагт та нар мандахыг харсан уу? Хараагүй. За тийм болох тань зэрэг энэ бол химийнхэн хуулийн дагуу явж иж үнэн тодордог гэсэн үг. Тэгээ үнэн тодорсон цагт одоо бэлэгдэл биелж яддаг гэсэн үг. Тэгээ тонгорог эрлэгдэж идэг гэсэн үг тий. За тэгтэл танти өвгөний цагаан азраг юу вэ гэж асуусан та тий. За тэгэхээр танти өвгөний цагаан азраг бол би бол энэ чанарын эзэн юм байна гэж харсан. Чанар гэж юу гэхтэйгэн зэрэг монголчууд хэлдэг шүү дээ. Шинж чанар, мөн чанар, амин чанар гэдэг. За тийм. Тий. Шинж чанар юу гэхтэйгэн зэрэг бидний одоо нэг гадаад орчны шинж талаас нь бол одоо шинжлэх ухаан юм да. Шинжлэх ухаан бол шинж чанарыг тодорхойлдог ухаан. За мөн чанарыг тодорхойлдог ухаан бол одоо бидний өвгдийн ухаан. За бид нар өвгдөө эцээсээ өвлж авсан ном судраасан бол бид нар мөн чанарыг бол олж мэддэг. Хизээч шинжлэх ухааны
тайлагдаагүй нууцыг бол бид нар дандаа мөн чанарын ухаанаас тайлж авдаг. Тэгж таарна. За гэтэл цаанаа тэр амин чанарын ухаан гэж байна. За тэр амин чанарын ухаан бол бүр одоо бидний одоо төсөөлш шгүү нэг орчлон хорвоо ертөнц гэж ярьдаг тийм ээ. Тентхийн одоо хуулиар одоо явдаг. Одоо тэр одоо бидний одоо сүнс гэж ярьдаг да тийм ээ. Сүнсийг бол одоо эзэн сүнсний одоо бас тэр хуулиар явдаг. Энэ бол одоо чанарын эзэн юм аа таньт. Тэгээд энэ монголчууд энэ азаргаар бол одоо ингэж төлөөлүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ азраг гэдэг бол ерөөсөн бас өөрийнхөө эзлэх тэ эзэн эрхэн эзлэх хүч гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Энэ хүчийг үл илэрхийлээд байгаа. За тэгэхээр энэ бол ерөөхдөө далдын хууль л да таньтын өвгөний таньтын өвгөн гэдэг бол далдын эзэн гэсэн утгыг бол илэрхийлж байгаа. За том цагаан азраг нь бол тэр хасар том хүчийг бол илэрхийлж байгаа. За тэгээд нэг өсөндөө чанарын эзэн далдын хүчин буюу тийм ээ. За цаана унтын өвгөн гэж байна. Унтын өвгөн нөгөө уурахтай шүү тийм ээ. Уурга нь бүр далайн цаана үжид. Тий, уурга нь далайн цаана үжид. За энэ бас их учиртай. За унтын өвгөн бол өөрөө энэ нөгөө оршихуун эзэн юм. Оршихуй тийм ээ. За энэ оршихуун эзэн гэдэг чинь одоо сүүлийн үед монголчууд нөгөө жам гээл тий. Жаяг гээл яадаг тийм ээ. За дээрэс нь одоо жудаг гээл ярьдаг. Тэг хүн дээр бол жудаг байхгүй юу? Хүний амьдрал дээр бол жаяг болоод явчихж байгаа. За тэгээд одоо энэ орчлон хорвоо ертөнцийн хувьд бол одоо жам болоод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жам ёсны хуулийн дагуу одоо тэр түүнийг захирдаг эзнийг бол одоо тэнгэрл юм да нэгсэндээ тэрийг бол одоо унти гэж. За унти өвгний уурга байна тийм ээ. За тэр бас учиртай. Монголчууд ер нь уургыг болохтойгон зэрэг энэ яг бидний амьдрал одоо аргын амьдрал дээр бол хишиг буйны одоо бэлэгдэл гэж үздэг. Нэг ясандаа тийм ээ. За тэр хишиг буйны эзэн бол одоо энэ бидний одоо гадаад далайн цаана буюу одоо бас тэр оршихуудаа байна гэдгийг хэлээд байгаа байхгүй. Нөгөө тэнгис далай гэтлэв гэдэг шиг юм байна тийм. Тэгээд одоо яг нэг одоо базаад хэлэх юм бол тийм ээ. Энэ бэлэгдэл буюу бидний одоо Монгол хүн бэлгэрэн гэдгийг энэ бэлэгдлийг бол үнэн хөдөлгөнөө. За энэ үннийг юу хөдөлгөд юм бэ гэхдээ зэрэг энэ химийн хууль буюу бидний оюун бэлэг хөдөлгөнөө. За бидний оюун бэлгийг юу хөдөлгөдөг вэ гэхдээ зэрэг одоо энэ чанар буюу чанарын эзэн хөдөлгөнөө гэсэн үг. Чанарын эзэн юу хөдөлгөдөг вэ гэхдээ зэрэг энэ оршихуун эзэн хөдөлгөнөө гэсэн үг. За тэгээд энэний хамгийн одоо гол эзэн Монгол юу гэхдээ зэрэг Монгол бол нууцын эзэн буюу одоо монголчуудыг бол нууц дорон гэдэргээд хүртэл ном гаргацсан байдаг шүү дээ гадны хүмүүс бичээ тийм ээ. Тэгэхээр нууцын эзэн буюу би бол одоо мөнх тэнгэр гэж үздэг байгаа. Далантай өвгөн ч нууцтай явсаар хагаад мөнх тэнгэр болчихж байгаа. За. Одоо бидний тэгэхээр далантай өвгөн бол биднэрт хэдийгээр одоо далан давхар хариунгаасан баг зэрэг одоо амсах төдийд хэрэглэхийг зөвшөөрсөн боловч хэрвээ та нар одоо энэ хорвоогийн одоо жам жаяг жудгаан жөрчөөд тийм ээ дараагаар нь энэ чанар буюу шинж чанар амин чанар мөн чанараа устгаад байхгүй болгоод тэгээд дараагаар нь энэ химийн хуулийг жөрчөөд тийм ээ химийн хуулийг жөрчөөд тэгээд дараагаар нь энэ арга бэлэг буюу энэ аргын амьдралаа өөрсдөө устгачих юм бол та нарт энэ тонгорох буюу бэлэгдэлчин байхгүй болно. Тэгээ бэлэгдэл байхгүй болчих юм бол та нар одоо ерөөсөн дуусна л гэсэн үг. Тангарагчин тонгорог болно тийм үү? Тангарагчин тонгорог болно л гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгээд түүнээс гадна энэ газар шороо гэдэг бол ерөөсөн бидний амин оршихуу дээрэс нь энэ газраан бид нар хэрвээ алдах юм бол цэвэр сууж чадахгүй. Тийм. Цэвэр сууж чадахгүй бол танд тоон алт байгаад яах юм бэ? За би таны тэгвэл
тоон алт өгье. Би танд ерөөсөө цэвэр ус өгөхгүй. Тий. Уух юм хөхгүй. За түүнээс гадна хамгийн чухал юу юм бэ гэдэг зэрэг тэр эрдэс баялаг бол энэ агаарыг бас давхар цэвэршүүлж идэг. Тэр 70 давхар сохор хар бодон таг чиг татаад гэдэг штэ тий. Тэр чи агаарыг хэлж байгаа байхгүй. За тэр агаарыг татах тийм ямар ч хүч болж энэ агаар чинь ерөөсөө бохирдно. Одоо та нар ярьдаг штэ. Хөрсний бохирдол. Хөрсний бохирдол гэдэг чинь жинхэнэ юу гэхтэй зэрэг тэр нөгөө нэг эрдэс баялаггүй болцсон тэр газар шороог хэлж байгаа байхгүй. За та яагаад хар нүдтэй юм хар бор нүдтэй юм хар үстэй тийм ээ? Монголчууд одоо дэлхийн нийтэд монголоид гэдэг. Тэгвэл шар арстангууд гэдэг. Үгүй биш цагаан арстангууд гэдэг. За тэгэнгүүт дахиад нөгөө хар арстангууд гэдэг тийм. За тэгэнгүүт Монголын нутаг дэвсгэр дээр хамгийн их баялаг юу гэдэг вэ гэдэг зэрэг төмөр байдаг байхгүй. За төмөр юуг боловсруулж дээш нь гаргадаг вэ гэдэг зэрэг нөгөө номин гаргадаг штэ тий. Тэд нар яадгүй гэдэг зэрэг нөгөө тэдний нөгөө нэг боловсруулж байгаа тэр агаар нь болохтойгон зэрэг бидний энэ хэдэн мянган үеэр амьдэрсэн энэ бие цогцсыг бүрдүүлж идэг байхгүй. Европчууд ягаад ийм хөнхөр нүдтэй одоо ийм шар үстэй цэнхэр нүдтэй байдаг юм? Хөнгөр хамартай тийм ээ том хамартай. За тэр нь бас Европын газар нутагт бол хөнгөн цагаан буюу тэр одоо төрлийн металл бодис эрдэс баялаг бол ихтэй. Тийм учраас тэрний тэр агаар нь тэр олон мянган жил амьдарсан хүмүүс тийм болгож шүү дээ. За яагаад тэр Африкт бас тийм хар арьстай бас тийм байдаг вэ гэхдээ зэрэг доороо бас эрдэс баялаг нь одоо нөгөө алмаз тийм ээ. Алмазын төрлийн баялагууд маш ихтэй. Тийм учраас тэр хүмүүсийг бас тийм хар арьс. За тэгээд 5 өвгөн маань нийлж агаад нийлээд нэг л үгэл явуулаад байна шүү дээ. Тий. Тэгээд одоо нэг мангасаа дарах хэрэгтэй болдог. Магадгүй наадах чинь 5 ухаан 5 эрдэмч байж болцоо байна гэж бодогдож байна. Тэгэхээр яагаад уурга гадаад талын цаана гэж юу болоо авч байгаа гэдэг. За би түрүү хэлсэн нөгөө уургачин болгохтон зэрэг аргын амьдралд бидний одоо хишгийн бэлэгдэл гэж үздэг. Одоо монголчууд бол нэгэсэндээ эд баялагийг бол уургаар төлөөлүүлсэн байдаг л та. За яагаад түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Уурга бол нөгөө унтын өвгөн чинь бол оршихуун эзэн. Уурга нь болохтойгон зэрэг өөрөө цаана бидний одоо гадаад далайн цаана байна гэдэг чи одоо бүр энэ ертөнцийн цаана энэ ухаан чинь байна гэсэн үг байхгүй юу? Тэндээс тэр за энэ оршихуйч нь тэр мангасыг дарах оюун ухааныг л олж ирэх гээд байна. Тий энэ оршихуйч нь өөрөө энэ оршихуйч нь өөрөө би түрүү хэлсэн шүү дээ нөгөө чанарын эзэн юм а гэд. Гэтэл бид нар яах вэ гэдэг зэрэг энэ оршихуйч нь бүрэн бүтэн зөв жам жаягаараа явж иж яах вэ? Бидний энэ амьдрал чинь эв энгийн жив жирийн явах хэвээр түрүү нэг уссаа 75 өвгөн 70 өхрийн услаад зогсож исэн шиг юм сайхан энгийн амьдрах нь шүү дээ. Тэгэхээр бид нар хитрхи ингээд уул усаан ухаад ингээд хөнөөгöd байх юм бол энэ оршихуйгаан хөнөөгöd хазаалгана гэсэн үг. За юунтэй холбоотой юу хэлэх үг гэхдээ зэрэг тэр одоо уургаасаа шууд хальчиж байгаа байхгүй юу? Энэ сүүлийн үеийн одоо дэлхийн одоо том сэтгүүлүүд дээр дэлхийд тэнхлэхээ хазаалгасан байна гэсэн. За тэр нь юу ихтэйгэн зэрэг энэ газрын гүний усыг хит шахаж гаргасан нь бол тэнхлэхийг хазаалгаж байна гэх. Гэтэл бид нар нөгөө оюутлогын усыг одоо гүний усыг шавхаж яана гэж байна тийм. Тэр үтгэл монголчууд бүр худаг ус их гаргахыг хүртэл цэрлдэг байсан. Тодорхой хэмжээнд бас гарах ёстой газар л гарах гэсэн шиг ингээл та. Одоо айл болгон худаг гаргаал айл болгон албан газар болгон худаг гаргаад ахыг бол зөвшөөрдөг байсан. Тэр яах вэ гэдэг нь зэрэг бүр дэлхийд тэнхлэгээс хазааж байна гэж үздэг. За түүнийг батлах би нэг жишээ олж ирсэн. Хамгийн сүүлд 93 оноос 2000 оны хооронд дэлхий 80 см орчим ингэж тэнхлэгээс хазаасан байна гэж үзэж байгаа. За үүнийг бол биш үү? Юутай холбоотой байсан бэ гэдэг зэрэг гүний усыг хит шахаж гаргаснаас болсон байна гэж бүр энэ гадаадын энэ сэтгүүл дээр бүр бичсэн байгаа байхгүй. За. Тий. Geographical Research Letters гэж энэ сэтгүүл бичсэн байгаа юм. За үүнийг бол монголчууд бас нэлээд эртнээс мэддэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ газар нутгаа ухаалах юм бол бидний тэнхлийг хазаахаар чи яах вэ?
энэ дэлхий чинь ингээд нөгөө хэмээсээ хазан штэ. Ойлгож байна уу та? Ингээд нөгөө нэг одоо хоногт 24 цаг байдаг гэсэн бол магадгүй хазаах юм бол 23 ч юм эсвэл 25 ч болох юм уу тийм ээ. Одоо энэ жамын хууль ерөөхдөө жам жаяг өөрчлөгдөж ийн гэсэн үг байхгүй юу? За энэ жам жаяг өөрчлөгдөд ирэхээр яах вэ гэдэг зэрэг нөгөө чанар алдагдана. Чанар гэдэг чинь нөгөө шин чанар алдагдана, амин чанар алдагдана, мөн чанар алдагдана. За энэ шин чанар, мөн чанар алдагдаад ирэхтэйгэн зэрэг энэ хүний оюун ухаанд хүртэл өөрчлөлт орно гэсэн үг. Энэ оюун ухаан өөрчлөлт орно. Химийн хууль ч өөрчлөгдөн гэсэн үг. Нөгөө химийн хууль өөрчлөгдөд хим маань буруу эргээд ирэхтэйгэн зэрэг нөгөө арга билгийн одоо энэ амьдрал буюу арга билгийн хууль чинь өөрчлөгдөд ирнэ гэсэн үг. За энэ арга билгийн буюу өөрөө өөрийгөө эзэг нэг захирах чинь өөрчлөгдөн гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ өөрөө өөрийгөө эзэг нэг захирч нэгэнд чадхаан болох юм бол одоо нөгөө нэг тонгорго маань эргүү нохоо. Тэгээд тонгорго бол одоо ямар ч юг болсон гэсэн үг. За тэгвэл мангасыг чинь энэ өгдүүд нийлээ дарддаг шүү дээ. Тий. За тэгээд дарж байгаа арга нь тэр мангасыг яаж дарах? Одоо тэр л чухал. Тэрийг л ойлгочвол яг тэр аргын технологиг хэрэгжилж л. За хамгийн түрүүнд нэг танд нэг ажиглагдсан юм л эв нэгдэл байгаа үстэй. За тийм байна. За энэ үгэн өгчүүл бол одоо ингээд одоо мэлдээд нэлээд хол бэбинээс амьдарч байгаа шүү дээ. Тэр 5 үгэн чинь тэгэнгүүт тохирсон юм шиг ярьж байгаа үстэй. За аваа тийм ээ. Би ерөөсө татгалзахгүй. Гэхдээ миний тонгорыг бол бинтийн өвгөний бэлүүгээр эрлэхээс нааш эрлэгдэхгүй гэдэг чинь одоо тэд бүр ярьсан юм шиг ингэж хоорондоо үгсэж гин гэдэг чинь хамгийн түрүүнд тэр тэдний эв нэгдлийг илэрхийлж байна. Тэгэхээр монголчууд бол одоо ерөөсөн хамгийн түрүүнд эвлэлтэн нэгдэх хэрэгтэй. Түрүү миний хэлсэн шүү дээ. Далыг далуулан буюу тийм ээ. Тэр далыг далуулаа гэдэг үг чинь зүгээр далны хуудсыг далуулаа хувааж идэх нэр биш шүү дээ. Тэр бол яахтаа далыг далуулан буюу энэ далаа их дааж давшгүй үйлсийг далаа олуулан давж гарахыг бол хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд эв нэгдэл гэдэг үг орж ирж байгаа зү. Эв нэгдэл одоо тэнгэрт өвгдөн ийлэхэд газарт үрсэн эвэлдэг гэж. Тэгэхээр бидний өвгд бол тэнгэрт ийлээд эхэлсэн юм шиг байгаа. За одоо тэгэхээр биднэрт юу дутагдж байгаа гэсэн зэрэг үрсэн эвлэх дутуу байна, тийм ээ. За дараа нь юу гэх тэгэн зэрэг за мангасыг би түрүү нэг хэлсэн тийм ээ. Мангасын байдлыг харах юм бол одоо нэг дээгүүрээ 100 лууны хүчтэй дундуураа 100 шулмын чадалтай одоо доогоороо 100 чөтгөрийн биетэй гинэ гэдэг. За тэгээ энэ дээр юу хэлж ин гэтэн зэрэг лууны хүч шулмын чадал чөтгөрийн бие гэдээ ороод ирж байгаа байхгүй юу? За тийм байна. За энэ чөтгөрийн бие гэдэг бол одоо бидний хамгийн энгийн нэг тайлбарлах юм бол одоо бид нар бол маш их тийм ирэм яран хувцснаас болж бид нар юм шунал хүсэл их өдөөгдөж байгаа байхгүй. Тэр бол одоо ерөөсөө бид нар хэлж штт. Монголчууд яадаг байлаа дээлийн ганттал нэг л дээлтэй явдаг гэсэн штт. Тэгэхээр одоо энэ юу хэлж ийн гэдэг зэрэг бас илүү тийм хувцс хонор одоо элдв юм шунаад хэрэггүй та нар. Тэр ихтгэн хэл монголчууд хэлдэг штт. Одоо идэх зүйлээ ингээд хамаагүй хитрхи эрт идэлчих юм бол насны хэмжил цэв суудаг. Тийм учраас нэг их тийм эд идлэлтэй болох гээд хэрэггүй. Аяндаа цаг-цагтаа болно гэл тээ. Тэгдэг. Тийм учраас бол ер нь энэ 100 шулмын бие гэдэг бол биш ээ 100 чөтгөрийн бие гэдэг бол одоо хувцс бурхан бие чөтгөр гэдгийг та одоо энэ алдаж ойлгож байна уу? Яг энэтэй адилхан тийм учраас бол ер нь бол монголчууд тодорхой хэмжээний нэг цөөхөн эдлэл хувцс хунартай байгаа ч л гэдгийг хэлж байгаа байхгүй. Шунал хүсэл чөтгөрийг бол дарна гэдэг. За дундуур нь бол нөгөө 100 шулмын чадaltaй гэдэг. Энэ юу хэлж ийнэ гэх юм зэрэг одоо бидний энэ хор найруулах, хорлон готгох, үүмүүлэх энэ чадлыг хэлээд байгаа. Энэ монголчууд өөрөөсөө ямар их одоо монгол хүн монголлоо үнэлэх юм болсон биш үү? Ингээл юм бол хор найруулаад тэрийг уун, тэрийг авч шидэн, тэрийг зайлуулна, тэрийг одоо алнаа л гэдэг үг монголчууд ямаас гардаг болсон биш үү? Тэгэхээр энэ 100 шулмын чадал гэж бол энэ чадлыг хэлээд байгаа шулмын чадал гэдэг бол.
За дээгүүрээ 100 лууны хүчтэй гэдэг чинь бол одоо бидний оюун ухаанд бол яг лууны хүч гэдгийг бол энэ талаар бол оруулж ирэхтэй. Нэг ясандаа одоо нэг буруу хүч суудсан байна л гэж хэлээд байгаа. Тэрнээс биш тийм луу гэдгийг бол бас нөгөө талаас нь сайхан бэлэгдэлтэй амт шүү дээ. За тэр талаасаа биш ээ. Та нар одоо ингэж юугаан лууны хүчээ буруу ашиглаад байна гэд тий. Хичнээн доогууран шулмын чадaltaй чөтгөрийн биетэй байгаад энэ дээгүүрийн мянган одоо лууны хүчтэй байгаа та нар нэмэргүй. Хүч чинь буруу тийшээ эргэнэ гэдгийг хэлээд байгаа байхгүй юу. За мангасын шинж бол ийм байгаа тий. За тэгээ монголчууд нэг бас нэг агуу юм байдаг. Одоо тэр мангасын тэр хүзүүнээс нь том чулуу зүүгээд далаад живж өгдөг шүү дээ тийм ээ. За тэгээ тэр нэгдүгürt шунал хүслийн дар. За. Тэр шунал хүсэл чинь та нарыг бол ерөөсөн одоо энэ усанд живүүлж ална л гэсэн үг. Усанд живүүлнэ л гэсэн үг. Тэгэхээр шунал хүслийн дарж бид нар энэ уул усаан ухахгүйхэн шиг аятайхан шиг зүгээр мөрөөрөө амьдраад ив энгийн жив жирийн сайхан амьдраад ах юм бол маллаа тийм ээ. Газар тариалангаан эрхлээл та хувцаан үйлдвэрлээл тийм ээ. Та одоо юу гэдгийг үйлдвэрлэлийн эрхлээл ингээл явж байхад бол та нар ерөөсөө тэр усанд живж өгөхгүй гэдгийг хэлээд байгаа тийм ээ. Тийм. Яг нь ер нь бол 75 өгн чинь 70 дахар 20-га эд гэсэн мөртлөө идэвлэгөө юугаа дарчдаг шүү дээ. Дарчиж байгаа тийм үү. Тэгэхээр та нар битгий давраад бай. Би зүгээр нэг л өдөр усанд живүүлчихшүүл гэсэн утгыг илэрхийлж байгаа. Завлан жаргалын далайд нөөртөн живүүлчих юм байна гэсэн нэг шиг. Тийм бац. Шуналд нь хүсэлт нь живүүлээд ингэ. Бүгдийг живүүлж байгаа. Тэгээд тэр бас нэг туйл дээр гардаг л да. Мангасыг бол баруун өдрөө нясал, баруун өвдөг рүү өшгөл, ард далан дээр нь байдаг аягын чиний улаан мэнгийг хагал гэдэг. Баруунд нь зүүнтэй хоёр биш ээ тэгээд. За мэдхгүй энийг бодоод яг ер нь бол магадгүй тийм ээ. Одоо монголчуудын үзэл бодлороо хуваагдаар тийм ээ. Нэг бол баруунтан болоод нэг бол чи зүүнтэн гэл нэг бол чи хайтхыг шүтлээ чи нэг бол урдхыг шүтлээ гэл одоо ингэж бид нар маргалдах хэрэггүй л байхгүй. Нэг үндэстэй нэг ихтэй ийм сайхан өгөгдөлтэй язгууртан ард түмэн байхгүй юу? Ийм бэжэж ингээл мангас буюу бид нэр өөрсдийнхөө энэ хата харам момог шунал хүсэлтэй бүр дийлдээ тэр нь бүр мангас болцсон тэр шулмын хүч чөтгөрийн чадал тийм ээ. Тэр лууны одоо бүх эдийг л ингээл өөртөө хөндлүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол яг нэлээд тийм сонирхолтой тайлбар яриа боллоо гэж бодож байна. Тэгэд үзэгчд маань цаашаа өөрсдөө армантикаар өргөлөөж ухаж бадаг 75 өгн гэдэг бол эрийг уншиж үзээрэй те. Цааш нь ингээд дөнгөж ихний хуудсыг нээч. Тий, яг үнэ. Тэгээд цаашаа өөрсдөө бадаг. Тий. За энэ дээр бол маш олон тайлбар байгаа л да. Надад бол би өнөөдөр бол нэг жоохон бас нэг арай өөр өнцгөөс нь тайлъя гэж одоо тайлчлаа. Тэглээ. Их сонирхолтой байна. Тэгээ энэ ер нь монголчуудын үлгэр дээр бол маш олон тайлал байгаа шүү. За энэ түрүүн тэр устай холсон холбоотой нэг юм дээр хэлэхэд нөгөө Бадарчингийн үлгэр дээр хүртэл гардаг шүү дээ. Яасан гэтэн зэрэг нэг баян айлд Бадарчин ороод эзэгтийн цай хийж өгсөн чинь цай уухгүй тэр андуутай уснаас чинь ууя гингүүтээ андуутай уснаас нь уугаад явцсан. Тэгэнгүүт нөгөө нэг тэр цагаас хойш Бадарчин одоо ингээд мөнгөөр баадаг болоод баян айл бол ядуурсан. Энэ ерөөсөө Монгол орны хэлж байгаа зү. Тэ? Одоо жишээлбэл Бадарх энержи компани бол Монголыг ухаад баяжж байгаа биз. Яг тэрийг хэлсэн юм шиг. Тэгтээ хэлээгүй л ах л да. Санагдаж байгаа байхгүй юу? Тэр үлгэрт бүх юм бий. Үлгэрээс очрын асуу биш нэг хөөхд ахдаг гэдэг байсан. Тэгтэл тэр говийн гүний усыг шавхаж шít. Тэгтэл тэр хүмүүс одоо мөнгөөр бааж шít тийм ээ. Европын саяхан би зүгээр нэг сонссон чинь Европын өвгөн эмэгчүүд одоо хэдэн мянган долларын ашиг өгч чинь гэлээдсэн чинь монголчууд нэг төгрөгийн ашиг авахгүй байгаа зү. Авсан ч гэсэн тэр нэг инээдэмтэй те. Яг үлгэрээс санах юм ихий, үлгэрээс сурах юм ихий маш сайн магадсан юм лээ. Магадлаад маргааш шиг үлгэрийг сонсоорой гэдэг чтэй те. Тэгэхээр бол энэ дэр маш их юм байгаа шүү. Монголын ард түмэн ухаантай, бэлгийн ард түмэн
Магадгүй надаас илүү бас тайлах чадaltaй тайлцсан ч үгүй магадгүй. Магадгүй зөндөө байгаа тийм. Тайлцсан. Гэхдээ би болохтойгоо зэрэг зүгээр бодож санаж явсан өөрийнхөө хувийн зүгээс бас нэг жоохон уншиж судалсан мэдснийхаа хүрээнд тайлж байгаа байхгүй тийм ээ. За тэгээд та бүхэн дараа дахин өөр сайхан олон юм тайлж одоо уулзах болтгоо гэж. Яг хоо эх жилиг бол одоо ингээд нэг тийм адал явдалтай ч юм шиг, үлгэрийн ч юм шиг юм тийм нууцлаг юмнуудыг нэлээд тийм яриа гэсэн тийм бодолтой байна. Тийм учраас одоо тэрийг эхлэл болгож таныг болж ярилцж байгаа. Иймэрхүү маш олон үлгэрүүд би та түрүүн Бадарчингийн тухай үлгэрийг цогц дуртай гэтлээ. Туйлсууд байгаа цаана тийм ээ. Найгал хүүгийн тухай үлгэрүүд орж ирсэн шүү дээ энэ дэр чинь тийм юмнууд байгаа. Тэгээд ингээд ярий. Бас сонирхолтой санаа нь бол манай пэйж хуудасны тоо дагагчдын тоо 70,000 болсон байгаа. Сонирхолтой. Тэгээд 70,000-уулаа нийлж хагаад хүчээ нэгтгэхий, оюун санаагаа нэгтгэхий, мөнгө олуулаа болж тийм ээ. 70 олуулаа болж байгаад энэ 3 сая монголчуудаа сэрээлтэ гэдэг тийм л уриалгыг одоо манай пэйж хуудсыг энийг үзэж байгаа бүх хүнд хэлмээр хэдүүл хүчээ нэгтгэхий, зорилгоо нэгтгэхий, үйл хэрэгээ нэгтгэхий гэж бодож байна. Тэгээд 70 дээрээс энэ зовлон сэгсэрч хайх юм. Яг үнэ. Тийм үү? Яг үнэ. 70 олуулаа болж байгаа. Бүгд нэгэн зэрэг. Тэгээ наадахтай чинь холбоод яг саяны таны холбож хэлэхэд бол монголчууд нөгөө ямар нэгэн том авраг том үйлсийг эхлэхэд нөгөө дандаа биелгээ биелдэг. Бүжигдэг. Тэгээ тэрний яадаг өгтгэн зэрэг бүр 1 хоног, 3 хоног, 7 хоног, 21 хоног, 49 хоног хүртэл биелж бүжигдэг. Тэгээд тэр нөгөө яг монголчуудын тэр бүжиглж байгаа үеийг харахтайгаан зэрэг ингээд бүр асар их хэрчим татаад бүр өргөн мөрөн төрхрөн орж ирж байгаа юм шиг. Олон адуу тавхилтаад явж байгаа юм шиг гэж бүр битсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр яадаг өгтгэн зэрэг нь өгүүрсэн хүнийг одоо баяжуулдаг. Өргөн хүнийг үртэй болгодог. Одоо өнгөрсөн хүнийг бүр босч иртэл тэгж бүжгэлдэг байсан гэж. Тэр их асар хэрчмийг татдаг. Тэгэхээр тэр яадаг өгтгэн зэрэг 70 олуулаа нэгдэх юм бол тэр монголчуудын одоо тэр үйлийг бол хинч одоо зогсооч чадахгүй дийлэхгүй тийм хөвч гарч байгаа байхгүй. Тийм учраас би бол одоо монголчуудыг нэгдэж 70 олуулаа болж одоо 70 их үйлсийг л давж гарцгаая л гэж хэлээ тийм ээ. Сайхан хариулт. Та чинь ингэхэд ямар ажил хийж байгаа вэ? Ажил төрлийнхаа тухай давчхан ярихгүй бол шууд өөр тийм. Юу хин хаанаас юу орж ирээд юу яриад оног гэж магадгүй шүү дээ. Тийм би бол одоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд ажилдаг, төрийн алба хашдаг, тангараг өргөсөн төрийн алба хаагч хүн. Монгол улсын иргэн. Ийм л хүн бэ? Төрийн алба хаагч одоо янз бүрийн иймэрхүү тэнгэр мөнгөр ярихад бол асуудалгүй зү үлгэр том. Зүгээрээ би угаасаа олон жил судалж намайг зарим нэгэн таньдаг, мэддэг одоо зарим анханасаа бодтгол байх л та энэ бас жоохон янз янзын яриад байдаг жоохон гажигтайж магадгүй гээд гэтэл гажиг бишэлтэй энэ бол ер нь лавсрангуйн одоо ардын зохиолч лавсрангуй хэлснээр бол Монголын тэнгэр монголчуудыг бол тормойтол харж байгаа шүү. Энэ бол би баталгаатай хэлнэ. Одоо би батлан гэлээ гэдэг нэг өгөөдөг лээ те тэр шиг би батлан хэлнэ. Тэр бол одоо энэ бол зүгээр энгийн юм бол биш шүү. За гэлээлээ тэгээд үзэгчтэй хандаа дахиад хэлэхэд бүгдөө одоо сайхан гэд юмаа яри. Нээлттэй яри. Тархины хакер подкаста он гарч ягаад бүр байнгын сууг болгож ажиллах сонирхолтой байгаа. Тийм учраас одоо энэ ажил үйлсийг ганцхан би хийх биш маш олон төрлийн хөтлөгчд ярьдаг, хөөрдөг хүмүүс бас ингээд тань шиг төрийн алба ч юм уу хааны газар нуугдчаад цэмэрхэн суугаад байгаа бүх хүмүүсийг гаргаж ирмээр байна. Яг үнэ зөв шүү дээ. Та одоо 70 олон монголчуудыг нэгтгэх хэрэгтэй шүү. Олон монголчуудыг нэгтгэж дандаа яагаад далайтай зөөрөлдгийг тийм ээ? Яагаад тэр мангас далайд живж өгч байгаа юм. Тэр 70 олонний үйл буюу тэр 70 олонний хүчинд чинь тэр мангас живж өгч шүү дээ. Тийм бооз. Тэнгис далай гатлуу гэдэг дандаа энэ дээр нэг тийм далайны тухай ойлголт гараад байгаа. Тэгэхээр монголчууд нэгсэн цагт хүч юм байна. Тийм тэр суун юм байна. Яг үнэ. Эрдэм ухаан юм байна. Тэр далайд живж өгч байгаа үстэй. Тэгж байгаа. Тийм бооз. Ер нь далайд живж. 70 олуулаа. Тийм. Одоо яг гаргалгаа нь гарч ирж байгааз 70 олуулаа. Тэр дааж давсшгүй үйлийг бол бид нар давж гарах хүч бол монголчуудын эв нэгдэлтэй байдаг гэдгийг л хэлээд. Нөгөө билүүгээ шидэхтэр хад болдог, самаа шидэхтэр ширэнгээ болдог. Тэрийг даваад байдаг гэдэг мангас чинь. Тэгээ тэр чинь ягаа нөгөө 8 настай найгал алга мөртөө хүүдэр гардаг шүү тийм ээ. Мангас хөгдөж яваад аавын билүүг шиддэг, ээжийн самыг шиддэг. Тэр чинь бүгд учиртай байхгүй.
За тийм байна. Тэгээд их нарийн юм байна. Тэгээд далуулаа нийлээ 70 мянгуулаа нэрлээд далай олё, далай олуулаа олё гэж. Тэгээд тэр ата хором омог буюу тэр мангасыг бол ийм далай дотрож юу л юм. Тийм байна. За баярлалаа. За баярлалаа тань.